За сайн бацгаана уу? Коммент хийсэн хүмүүстээ, лайк дарсан хүмүүстээ, subscribe хийсэн хүмүүстээ маш их баярлалаа. За тэгээд нэг хэсэг жоохон яг юу ярих вэ гэдэг нэг цэгцэлгээний асуудалтай байсан учраас жоохон уудчихлаа. Тэгээ би угаасаа нөгөө YouTube бичлэгээ хийхдээ болохоор ингээд нөгөө бичиж бэлддэггүй шууд камераас аваад за юу ярмаар ингээд ярьдаг байхгүй юу. Тэгээд энэ удаач гисэн л ер нь бол тэгж юм. За тэгээд улаач болсны дараачаар ер нь дандаа л юм өөртөөгөө ажиллах, өөрийгөө таньж мэдэх шаардлагуудаа их л тулгарч явсан юм байна гэж үзээд тэр талаар жоохон ярьдаг юм уу гэж бодож байна өнөөдрийн бичлэгтэр. За нэг хэсэг яасан бэ гэхээр штэ би ингээд өөртөө байдаг хэрнээсээ огт анзаардгүй сонин зан чанаруудаа ингээд нэг юм цаанаас нөлөөллөөр анзааруулад байгаа юм шиг байдлаар анзарч эхэлсэн байдаг. Тэгээд тэр нь одоо юу гэсэн үг вэ гэхээр би болол өөрийгөө амар сайн хүн гэж боддог байхгүй юу. Надад ер нь тийм хар хорын сэтгэл ер нь бараг байдгүй. Би бол өөрийгөө юм амар чадварлаг, мундаг, лаг гэж хэлэхгүй. Гэтэ би өөрийгөө хэзээ ч муу хүн гэж боддгоо. Яа тэгвэл надад ер нь ингээ нэг хүнийг хорлчих, эсвэл дотроо ингээл өмхий санаалал те энэ хүнийг одоо ингээд тэгээд ашиглаж эсвэл энэ хүн намайг ингэх чинь тэг чинь гэж байгаа юм ерөөсөй байхгүй. Ер нь бол нэгэн гинэн одоо нэгэн цайлган талтай хүн учраас би өөрийгөө юм цагаан сайхан сэтгэлтэй хүн гэж насаараа бодоод одоо хүмүүс тэгдэж штэ би ингээ амар сайхан сэтгэлтэй байснараа хохирч юм тэ сайхан сэтгэлтэй хүмүүс ер нь хохирдог нийгэм болсон ч гэдэг юм уу тэгж ингээд их ярьцгаадаг би яг тэр хүмүүсийн нэг байхгүй тэ би сайхан сэтгэлтэй байснараа одоо ингээд хохирдог түүнээс би бас өөрийгөө сайн л хүн гэж ингээд боддог байлаа гэтэл улаач болсноос хойш ингээд нэг юм ингээ анзаарчихсан байхгүй жишээлбэл ингээд би өөрийгөө хизээж атаархуу хүн гэж бодож байсангүй. Ер нь би нэг хүний амьдрал руу хараад байхаасаа илүүтэй өөрлөгөө л хардаг. Ер нь хүний амьдрал руу хараад одоо яг яахын ингээд юм хайнга анзаарахгүй хинэггүй тэр хүн яаж амьдрнө ингээд надад ерөөсө падгүй гэж ингэж боддог хүн байлаа. Гэтэл улаач осноос хойш нэг зүйл анзаарсан нь би юм надад ингээд баг зэрэг атаархал байгаа даа ингээд анзаарч эхэлсэн. Юу вэ гэхээр штэ ингээл нэг найзтай яг л ижлэгэн боловсролын суурьтай яг л ижлэгэн гараанаас эхэлсэн найз нөхдөд яаж амьдарч байгааг хараал те. Тэгэхэд би чинь багтаа эцэг гэхийн хүчинд яаж иршгэлж жаргаж өслөө. Одоо яаж амьдраад байгаа л энэ гал жоохон харцуулаад тэрэн дээрээ жоохон гуниглах гал ч юм уу ингээд байгаагаа нилээн тэр чинь ингээд байна гингүүтээ шууд анзаарахгүй штэ. Нилээн ингээд удаан тийм бодлоод байн орж ирж энэ юу юу болоод байна гэж анзаарч байгаа юм. Тэгээд ингээд анзаараад өөрөөсөө ингэ нуух гэж үзчихээн. Би юу гэж тэр хүмүүс татаарах втэ. Тэр хүмүүс мундаг лагтаа сайхан амьдарч л байна. Тэглээгээд одоо би тэрийг ингээ өөртөө харьцуулаад байх ч одоо айгу утгагүй зүйл. Ингээл өөрийгөө шахаал хүчлээл те атаархал тейхгүй гэл ингээл хэрэндээ хичээгээд байгаа. Хичээгээд хэсэг явсан. За тэгээд сүүл рүүгээ яасан бэ гэхээр за окей энэ юу болоод байна. Энийг ер нь нэг ингээд авч хэлцэх хэрэгтэй юм байна гэх. Тэгээд ингээд шууд үнтэйгээ нүүр тулсан. Тэгэхэд яагаад би тэр хүмүүсийн тухай байн бодоод байгаа юм? Яагаад тэр хүмүүсийн амьдрал надад гид ингээ амар хамаатай болчихов? Тэ? Би багтаа гадаадаар аялдаг байлаа. Одоо надад гадаадаар аялах боломж алга. Тэгтэл нөгөө багтаа боломжгүй байсан хүмүүс ч одоо аялаад байна гэх мэтчлэн ингээд би тэрийг ингээ амар анзаараад гэтээ тэрэнд ингээл бүр ингээл шүдэнтэй зугаалгаа юм байхгүй л тэ. Зүгээр ингээд тэрэнд анзаараад тэр нь надад юм хөндөртэй сэтгэл төрүүлээд байгаа байхгүй. Би яатсан юм? Би яа ингэ доошоо унтсан ч гэдэг юм уу. Тэгэж сэтгэл төрүүлээд ахаар нь би тэрийг барьж аваад ингээд нэлээд удаан ботсон. Тэгээд ухаж юу болсон бэ гэхээр би энэ хүмүүст хатаархал тээгээд байгаа юм байна гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тэ суурь нь би тэр хүнд атаархаад байгаа учраас л тэр хүний юу хийж байгаа надад байн бодогдоод нүдэнд харагдаад миний юу хийхгүй байгаа нь надад байн бодогдоод би тэрийг анзаараад байна гэсэн үг юм байл л та. Хэрвээ би хатаархаагүй бол тэр хүн гадаадаараа аялжлаа окей. Би энд гэртээ байна. Окей. Гэтэ надад хийх ажил байна. Окей. Ийм л байх ёстойсон. Гэтэл тэнд нөгөө хатаархлын суурь байгаад байгаа учраас энэ хүн гадаадаар яваалах ингээд миний анхаарал тийш яваад би урдаа ямар ажилтай байгаагаа би ер нь ямар үйл бүтээл дүүрэх гэж зорж хичээж хоосонгоо сууж байгаа штеп. Тэрийг үл анхаарна тэр хүний сайхан амьдраад байгаа тэр анхаарлаа төвлөрүүлээд байгаагаа анзаарсан байхгүй. За тэгээд би амар муухай хатаархуу хүн юм байна. Хатаархуу гэдэг бол өчүүхэн дорой шинж юм шиг надад бодогдсон.
Яагаад гэвэл хүн өөрөө хүчтэй чадaltaй хүн татарахгүй шүү дээ. Хүчүүхэн учраас татархаж байгаа. За би энийг хүлээн зөвшөөрсөн. За дараа таар нь юу ажигласан бэ гэхээр би амар ууртай хүн юм байна гэдгийг ажигласан. Ер нь бол шүүг гэл энэ тэнд очиолтой тесэрч дэлбэрэл бүр ингээл та бархирч чарлж ингэж хэрүүлээдэг. Яг нь ер нь бол хэр баргийн хүмүүс намайг тэгдэг гэхэд айгу гайх баг. Гэтэ би бол ингээд тэр зангаа биш те. Бүр энэ хамгийн муухай хэсэг нь заяа. Би бол өөрийгөө тийм дорой чадалгүй дээрлэхүү өөрөөсөө дээшээ хүмүүст бардам ихэрхүү гэж огт боддгоо харин би эсэргээрээ гэж өөрийгөө дүгнэдэг байхгүй юу. Яад гэвэл дорой чадалгүй байх тусмаа би тэр үнд ингээд урам өгөхийг хүсдэг. Эсвэл тэр ингээд надаас дээгүүр байх тусмаа миний жоохон өөрийн маань эго хөдлөд би тэр үнд яагаад ч надад бэлдүүлэх сонирхол төрдөг. Уг нь бол би тийм хүн. Гэтэл улаажснаа дараа нэг ажигласан зүйл нь гэхээр би яалтчгүй дорой тийм чадамжгүй хүмүүстээр ураа гаргаад байдгийм байна гэдгийг ажигласан. Тэрийг бүр ингээд яг ажиглуулсан гэж бас хэлнэ л дээ. Тэр нь юу вэ гэхээр би нэг хүүхдүүд рүүгээ уурладаг байхгүй. Тэд нар чинь өөр гэж хаас миний өмнөөс яаж чадахгүй шүү дээ. Очоод өвөө эмээдээ өсрээд хоолно гэдтэй. Тэгээ бараг айгаад хавуулж чадахгүй. Тэгэхэд би ингээд нөгөө өөдөөс надтай ингээд зодтолтож, тэмцэлтэж, хэрэлдэж, уралдаж чадахгүйгээр нь дэрлэхэд хүүхдүүд рүүгээ юм агсан морь шиг зантай. Агсан адуу шиг ингээд агсалтан зан гаргадаг. Гэтэл тэнд нэг өөр хинч байдیں۔ Тэ мундаг удган цайрантай уулзгаараа жижигрээд бүр юм жижигэн болж байгаа. Тэгээ тэр их уураа тэнд гаргаж чадахгүй шүү дээ. Тэгсээр нэ гэртээ ирээ те надад загнуулж идэг тийм хүмүүс одоо би аав аагаа сайхан загнаа. Тэгээд ингээд тиймэрхүү тэд нар ч хүчгүй доройч гэсэн үг биш л дээ. Зүгээр миний өдөөс яахчгүй хүмүүс рүү би ингээд амар ашаа авраа гаргах юм байна. Гэдгээ анзаараад тэрэн дээр бол жинхэнэ өөрөөсөө гутсан юу вэ те нөгөө их сайхан гэдээсэн хүн чинь энэ үү. Тэгээ сайхан сэтгэл гэдэг чинь энэ үү. Хүчгүй доройг дээрлэхдэг бүр нэлэх балчрлоо ингэж авираа гаргадаг энэ ч одоо тэр сайхан сэтгэл чинь нүг гэрлээ гэж ингэж бүр өөрлөгөө бүр ингээд дур гутсан байдаг л та. За тэгээд хүчгүй дорой руу гаргахаас гадна угаасаа миний уур бол үнэхээр дийлдэшгүй ямар ч хяналтгүй контролгүй уурладаг. Хэцүү ааштай ер нь бол ааш нь надад байдаг юм байлээ. Яагаад гэвэл би ингээ хүнтэй эвтэй байхдаа ингээд тэр хүнээс болоод хэрүүл үсээд байна. Тэр хүнээс болоод маргаа үсээд, тэр хүнээс болоод эвдрэлцэл үсээд, тэр хүн тэгсэн учраас миний уур хүрээд байна гэж боддог байтал би ч өөрөө амар өчүүхэн жоохон жижигхэн юмн дээр маш их юм хилэнтэй тогшин байдаг байхгүй. За ингээд бүх юм над руу чиглэсэн. Тэгээ сүүл рүүгээ би бүр ингээд амар сэтгэл готролд ороод бүр ингээд дааж давхай болж эхэлсэн. Тэгээд би ч одоо нөгөө л би ч амар сайхан сэтгэлтэй сайн хүн гэж өөрийгөө бодоод яваадсэн чинь яг үндэ яг юу байсан бэ? Би ч бараг чөтгөр юм биш үү те. Хамаг муухай ч надад байна шүү дээ. Гэдэгтээ ингээд нүүр тулсан, хүлээн зөвшөөрсөн, хүлээж авсан. Тэгээд бүр ингээд шалдаа буусан. Тэгээд би тэрнээс хойш өөрийгөө ер нь би сайн хүн шүү, сайхан сэтгэлтэй хүн шүү гэж ингээд бодож чадхаа болсон. Уг нь бол тэгээд бүр амар муу, тэ худлаа ярьдаг, хулгай хийдэг, хүн хорлдог хүмүүсийн хажууд уг нь бол би хүн чанартай хүн гэж өөрийгөө хэлнэ. Гэвч тоолох юм бол надад ийм хогийн өчүүхэн өөдгөө дорой зан чанарууд байсан юм байлээ. За тэгээд тэр үедээ нэг фэйсбүүкээр нэг эрэлчин тэмдэглэл гэдэг нэг хүн байдаг юм аа. Тэрний ингээ постыг уншиж байсан чинь ер нь юм муухай гэдэг зүйл ингээ тесэрч дэлбэрч гарч ирж байгаа талаар юм пост байсан. Тэгээд би тэрийг уншаад өөр юу гэж бодсон бэ гэхээр эхлээд миний ингээ муухай те миний хатаархал бол гэхдээ бүр ингээл хүнийг хараад ингээ шилэн татаал те бүр ингээд идэг хүний хажууд юм жижигхэн хатаархалхгүй. Айгүй жижигхэн чайшинд ер нь гэхдээ тийм амар бүр ингээл нөгөө үнэ үзий ядтлаа л хатаарх. Гэтэ тэрийг ингээд тэр хатаархлыг хооллоод байл тэр хатаархал мэдээж томорно. Одоохондоо бол бүр амар том болчоогүй гайгүй хатаархал байгаа. Гэтэ хатаархал гэдэг бол гайгүй биш шүү дээ. Гайтай л авир шүү дээ. Тэгэхээр ингээд муухай эхлээд ингээд тесэрч дэлбэрч ил гарч ирэх ёстой юм байна. Үгүй бол дотооддоо ингээд дарагдсан байдалтай байгаа юм бол тэрийг анзаарахгүй. Тэрийг анзаарахгүй учраас тэрэн дээр ажиллахгүй, таньж мэдэхгүй учраас засаж залруулж чадахгүй гэсэн үг. Тэгэхээр улаач болсноороо яасан бэ гэхээр өөртөө танилцаж, шинээр танилцаж эхэлж байгаа. Ингээд за би бол нөхөртөө маш их асуудалтай байсан. Одоо ч байгаа. Тэгэхэд би 100% нөхөртөө бурууг өгч байсан. Хин ч харсан ойлгомжтой.
одоо гэртээ хондгоо архитар суудаг юу гэдэг те төхрийн буруу. Гэтэл тэндээс яг ялган таниад эхлэх юм бол миний буруу байж л байгаа. Магадгүй би хитрхи их эрх өгсөн баг. Хитрхи өмнөөс нь хариуцлагын нүүрсэн баг. Тэгсээр нэ бас өөрийн 100% ойлгож байсан үг гэвэл үгүй ах гихчлэн байгаа шүү дээ. Аль аль талаас нь харахад 100% нэг хүний буруу нөгөө хүний зөв байх гэж байхгүйтэй адилхан 100% сайхан сэтгэлтэй огт алдаа дутагдaltaгүй юм гэж байхгүй. Тэрнтэй адилхан би өөрийгөө улааж уснараа таньж мэдээд өөрийнхөө шавар шалбаг муу мухай бухшмал бүхнийг таньж мэдэж тэр нь тесэрч гарч ирснээрээ би тэрийг анзаарч таних надад ийм чанар байдаг юм байна. Би ч бас ариун гигийн тэнгэрийн илч одоо сахиусан тэнгэр энхийн цагаан тагтаа биш юм байна. Надад ч бас хар хөөнүүд байдаг юм байна гэдгийг ингээд ер нь бол энэ яг гадны нөлөөтэй болсон байхгүй. Яг ингээд хатаарч байгаа үед маань л жоохон нөлөө орж ирэл өө чи яагаад анзаараач гэл ингээд хэлээд исэн гэсэн. Яг хэлэхгүй л те. Тэгтээ ингээд анзааруулж байсан гэсэн. Уурлангууд чи сая яг яагаад над хүүхд рүүгээ уурлчив? Том хүн байсан бол чи уурлах байсан уу? Тэ? Чиний өөдөөс юмтай ханхаас нь том цээжтэй юу гэдэг ханхаас нь чамайг нэг цохоод унгаагаар эрэхтэй хүн зогсож исэн бол чи ийм авир гаргах байсан уу? Гэвчлээ ингээд асуултууд орж ирээд гимшил тээгдэжсэн байхгүй юу? Нэг л дотроос гимшил тээгдээд. Яг буурлуудын хэлж байгаа үг чинь тийм байдаг шнэ. Гимшлэлээр ингээл би сая нэг л буруу юм хийчлээ дээ. Би сая нэг л жоохон арай дутуу юм хийчлээ дээ. Сая нэг л арай л болохгүй юм болчлоо доо гэдэг ингээд нэг сэтгэлийн бохорд нэг юм үлддэж штэ. Тэр чин буурлуудын үг байхгүй юу? Миний охин жоохон ухаантай байхгүй яваа. Миний охин юу хийж вэ гэдэг юм тохион байхгүй. Тэгэд ер нь бол яг тийм байдлаар надад ингээд анзааруулад чи өөрийгөө нэг хартаа чи яагаад байна? Чи хэн бэ гэдэг ингэж хатгаж эхлээд тэгээд яг ихэндээ бол ингээ амар сэтгэл готрол ордог. За би чи ингээ чадваргүй дээрээс нь муу хүн болж таарлаа. Надад ер нь авах юм байна уу? Тэгээ би ер нь энэ орчлон орвоо дээр яах гэж түрүү өөрийгөө ороод ингээд яг нэг сэтгэл готрол руугаа унжаа. Гэхдээ би тэрийг хүлээн зөвшөөрсөн. Окей, би хатаарах чинь. Тийм ээ би ийм баг болчир хүмүүсд дэрлэхөө зантай юм байна. Тийм ээ би амар юм эвс хичээхтэй муу ер нь бол ив байвал тасалж явах санаатай ааштай авиртай хүн юм байна гэдгээ гэх мэт заяа өөр бас юмнууд байна. Гэх мэт ингээд хүлээн зөвшөөрсөн. Окей. За яг миний нэг авууштай чанар нь юм буруугаа хүлээдэг хүмүүс байдаг шүү дээ. Би бол тийм биш. Би бол буруугаа ер нь бол сайн хүлээдэг. Сайн хүлээн зөвшөөрдөг. Ер нь гутранг талтай хүн учраас тэрийг хүлээж авах надад тийм хэцүү биш байдаг гэсэн. Өөртөө амар ихтэй бардам хүнд бол чи юм муу шүү гэдгийг хэлэхэд тэнд бол амар хаалттай болж авах л та. Тэгээ гутранг занчин хүртэл цаанаа юм өгөөжтэй зүйлс байдаг юм байна л да. Сая ярьж байхдаа боллоо гэхгүй. За тэгээд за ингээ өөртөө танилцсан. Тэгээд хүлээж авсны дараачаар яасан бэ гэхээр тэр зангаа судалж эхэлсэн. Яагаад хатаархад байгаа? Хатаархал гэдэг чинь юунаас үүсдэг? Тэгэхээр нөгөө түрүүн би хэлсэн шүү дээ. Өчүүхэн загаас үүсдэг. Буюу өөрөө өчүүхэн байгаа учраас өөрөөсөө том хүнд хатаархад байгаа байхгүй. Тэгэхээр би хатаархаа хатаарахгүй шүү гэрлээ гэж хэлээд хатаархаа болохгүй байхгүй. Яагаад хатаархаа болох вэ гэхээр өөртөө ихтэй болж иж хатаарх нь. Өөрийнхөө чадамжийг чаддаг юмыг олж нээж иж өөрийгөө үнэлж иж за тэр хүн тэгж чаддсан байна. Би бол ингэж чадна. Тэр хүн тэгж амьдарч байна. Миний амьдрал энд явж байна. Энд чинь ингээ хоёр тусдаа ойлголт байгаа шүү дээ. Чон одоо бугыг барьж иддгээр хүчрхэг байж болно. Гэхдээ бугч нь угаасаа өгдөл нь өсөн тэжээлт амтан. Тэнд байгаль экологи магадгүй гүйцэтгэж байгаа өөр үүрэг байгаа. Гэтэл чон бол махан эдштэй амьтан бол экологи байгаль дээр бол цэвэрлэгчийн үүрэг гүйцэтгэж байгаа шүү дээ. Буг зээр юу гэдэг тэд нар чинь ингээ хэмжээ хязгааргүй өсчих юм бол талхлаа шүү дээ. Хөрс талхлна. Тэрийг ингээ багсгаж байгаа юм тэнцвэрийн нэг хэсэг байгаа шүү дээ. Тэгмүүд нөгөө талдаа буг чинь тэднэрт идэж болж байна. Бас байгаль дээр өөрийн гэсэн гүйцэтгэж байгаа үүрэгтэй. Тэгэхэд буг чон хоёрыг харьцуулаад бугыг хөөе чи чон шиг хүчтэй байгаа ч араа шүтггүй амьтныг чонтой очиод зодтолтооч гэх чинь утгагүй байхгүй. Тэгэхээр тэнд харьцуулаад хатаархал үүсэж байгаа юм нь буг өөрийнхөө онцлогийг таних хэрэгтэй, буг өөрийнхөө үүргийг үздэг хэрэгтэй. Тэгвэл тэнд хүссэн үсэг өөртөө итгэл нь орж ирнэ. Өөртөө итгэж байгаа юм бол хизээч бусдад хатаарахгүй байхгүй. За гих мэт ингээд судалж эхэлсэн. За тэр нөгөө өөрөөсөө балчир дорой хүмүүс рүү ингээд одоо уур авир гаргаад байгаа юм болохоор ингээд яаж хянах гэж хичээсэн бэ гэсэн чи би ерөөсөө хянаж чадахгүйсэн байхгүй. Яг манай бага охин нөгөө
баг зэргийн аутистик хүүхэд болохоор үнэхээр ингээд нойр дутуу, стресстэй, нервтэй хашгирч гойрлох үе надад яг байгаад байдаг байхгүй. Би тэрийг ингээд маш гимшивч ингээд одоо юу гэдэг хэн чаддгүй гэсэн. Ялангуяа ингээд хагас дутуу, унтаас ирүүний хооронд тогтоо би амар уурлаад байдаг байхгүй. Тэгээд үнэхээр би хэн чадахгүй, болиулж чадахгүйсэн. Тэгэхэд ингээд бүр ингээд аргаа бараад байж байгаад буурал надаа ингээд шипи өгсөн гэх юм уу. Энэ нь бол яг үгээр хэлж шипи өгсөн нь чи ингээ уурлахаа боль гэд болохгүй, хэн чадахгүй. Чи эсрэгээр нь хийх ёстой. Ингээ те энэ хүүхд яагаад ингээд шүн сэрээд байдгийм бэ гэдэг дээр чи ингээд анхаарлаа төвлөрүүлж тэрэн дээр уурч үүсэж байна. Тэ яагаад намайг дөнгөж унтаад ихлэнгүүд орилоо чарлаад ингээ босгоод ирдэм бэ гэж ингээ бачуурч байна. Эсрэгээр нь чи сэрээд охиноо хараад ивэ минь дээ, хөөрхийн минь дээ, ямар хөөрхийн юм бэ энэ бяцхан гарыг хараа гэд ингэж нөгөө хайр инрэл дээр илүү анхаарлаа өгөх юм бол наад уурчин дарагдаж болно, байхгүй болж болно. Эсвэргээрээ чи уурлах биш чанд ингээ хайрлах мэдрэмж орж ирж болно гэдгийг ингээ ойлгосон байхгүй. За ерөнхийдөө бол энэ бол маш том хичээл байсан. Би одоо хүртэл ингээд бүр нэгч хүүхдүүд рүү хашгирч байгаа болсон гэж бол хэлэхгүй. Хаа нэг хашгичаад байгаа. Гэхдээ хичээж байгаа. Ажиллаад л байгаа, ажиллаж л байгаа. Харин атаархлын хувьд бол ер нь давж гарч дийлсэн. Гэтэ тэр чинь ингээд нэг дийлээд орхичдаг юм биш. Үргэлж тэрнтэй чинь нөгөө тэнцэж байх хэрэгтэй. Чиний өөртөө итгэл жоохон сулдаад ирэхэд л хүн татархаад эхэлнэ гэсэн. За тэрнтэй адилхан чиний нөгөө хүүхдэд хайрлах хайр инрэл, бусдыг инрэх хайр инрэл, өшөөх уучлах сэтгэл чинь багтаад ирэхээрээ л чамаас ер нь нөгөө хэрцгий тогшин авирууд те хүний бус данга ашууд ингээ гарч эхлэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр байнга тэрэн дээр ингээ анзаарахтай байгаад ажиллаад байх ёстой гэсэн үг юм шиг байгаа юм. Тэгээ ингээд ингэн туулаад эцсийн мөчөд би төгс төгөлтөр хүн болох уу гэвэл үгүй. Гэхдээ ингэж заснараа юу өөрчлөх вэ гэвэл за би хүүхдүүд рүүгээ орилгоо болсноороо хүүхдүүдийн манд баг нас одоо там шиг муухай ээж нь орилсон ашигцсан дурсамж багтай гэсэн юм үр дүнлэх гэдэг байгаа байхгүй. Би одоо тэр хүмүүст татархаа болоод өөрийнхөө онцлогийг олж нээснээрээ тэр хүмүүст ач гавьяа болохгүй ч гэсэн өөртөө гавьяа болох гэдэг байхгүй. Тийм үстэй. Өөрийнхөө төлөө шүү. Өөрийнхөө чадварыг олж нээн өөртөө итгэн. Тэгээ чадварыг олж нээхийн тулд хүн үйлдэх хэрэгтэй болдог байхгүй. Ямар нэгэн бүтээл гараасаа гаргаж, ямар нэгэн ажил үйлийг дуусгах чинь тэнд өөртөө итгэл олж авдаг. Тэгэхээр эн чинь би өөртөө үр дүн гаргаад байгаа. Дандаа ард нь үр дүн үлдэж явж байгаа. Түүнээс биш засаснараа, ажилласнараа таньснараа би төгс хүн болохгүйгөө гол нь үр дүн баггүй. Засахгүй байснараа бас л үр дүн гарч байгаа. Тэр нь ингэж саар үр дүнгууд гаргаад байгаа шүү дээ. Одоо би ингээд хүүхдүүд рүү ойрлол байдаг. Одоо би энийг ингээд хичит зоохгүй ярьснараа би амар ингээд муухай юм ба та бүхэнд дэлгэж ярьж байгаа байхгүй юу. Гэхдээ зүгээр эндээс сургамж авах гэсэндээ би ингээд нууж хаахгүй ярьж байгаа шүү. Би ингээд хүүхдүүд рүү ойрлж хашгичаал байжснараа одоо мэддэхгүй штэ. Тэнгүүд миний хүүхдүүд айгүй аимхай болно, цочимхой болно. Тэгээ нүтэн юм бүлтгэнсэн болно. Хүнээс юм асуус айдаг болно ч гэдэг юм. Иймэрхүү үрдэн өдүүлээд явж байгаа. Хэрвээ ажиллаад засаад засах гэж ядаж хичээгээд те 10 ойролдог байсныхаа 7-ыг нь болиулаад 3 ойролдог болоход энэ чинь том өөрчлөлт, том өөр үр дүн үзүүлэх гэдэг байгаа байхгүй. Ийм зорилготой шүү. Түүнээс бид нэр төгс болохыг зориагүй гэдгийг ойлгоорой. Тэгэд гих мэтчлэн буурлууд бол бүх буурлууд адилгүй шүү дээ. Ер нь бол те та нар хүүхдээ яаж сургадаг вэ? Би хүүхдээ яаж сургах вэ? Би бол илүүтэй хатуу аргаар сургах дуртай. Яагаад гэвэл би өөрөө амар зөөлөн гар дээр эргэлж өссөн хүүхэд. Тэгээд эргэлж өссөн хүүхдүүд яадаг вэ гэхээр амьдрал дээр гарахаараа ажил сураагүй болохоор эргэлсэн учраас үг даадгүй учраас өөрөө зовдөг байхгүй. Эргэлсэн хүмүүс нь өмнөөс нь зовдөггүй те. Надад миний эцэг их надад ажил сургаагүй байлаа гэд ажилгүй гэж гологдох хүн би болохоос манай аав ээж биш байхгүй. Энийг би яг амьдралаараа мэднэ. Яагаад гэвэл миний аав ээж маш ажилтай, маш одоо юу гэдэг цэвэрч нэмбай, хөдөлмөрч хөдөлгөөнтэй хүмүүс байдаг. Харин би бол маш толгой замбраагүй болж өссөн. Яагаад гэвэл би эрх хүүхэд. Тэгээд ажилгүй гэж гологж байгаа хүн би, харин миний аав хөдөлмөрч хിവэрэ байгаа. Тийм байхгүй юу? Ийм ялгаатай. Учираас би хүүхдүүдээ өөрсгөө чадваргүй залхуу заваа байгаасаа гэж хүсдэг учраас аль болох жоохон хатуу тал руугаа хүмүүжүүлэх гээд байдаг талтай. Энэ бол миний арга барил, миний амьдралаас авсан туулал, тэ миний тууллаасаа сурсан сургамж ахгүй.
тэрнтэй адилхан өвгөд болон үрээ адилхан сурахгүй. Зарим нь хатуу сургана, зарим нь зөөлөн илж сургана. Бас хүнийхээ онцлогт тааруулж сургана шүү дээ. Одоо ингээд нэлээд готрон хүн байх чинь чи юм уу эргүү малаа гэдэг ингээд байвал нөгөөдөг чи бүр готроо газрын доош орно үстэй. Эсвэл ингээд амар бардам их юмсүү байх чи урам өгөөл магтаад байвал тэр чинь одоо бүр тэнгэрлүүгөө хөөрөд алгуулна үстэй. Бурлууд ирэхэрч мэдгүй тэр тунгаа таруулгаа бид нараар хэлүүлдэггүй сайн мэдж байгаа. За яг ийм болохоор бүх улаачтай өөр өөр арга барилаар өөрсдийнхөө нэгдүгээрт үзэж туулсан туулал юу гэдэг те өөрсдийнхөө оюун ухаанаар болоод нөгөө хүндээ тааруулж сургадаг байхаа бас нөхцөл байдал цаг хугацаа орон зайд нь тааруулж сургадаг байх. Тэр бүгд адилхан биш. Гэхдээ л ямар нэгэн байдлаар сургаж байгаа. Сургахтаа та нар ингэ бодцоо. Та нар хэрвээ хүүхдүүдтэй л хүүхдүүд ч юм биш те ингээд нэг зүгээр л нэг те ингээд нэг зүгээр л хурдхан шиг хөдлөөд ингээд хийч химиг айгүй удаан хийдэж шүү дээ. Ингээд нэг ойлгохгүй мэдхгүй юмнууд айгүй өөрхөн байгаад байдаг шүү дээ хүүхдүүд чинь ингээд те маань түлхүүр хаалга онгойлгоч гэхэд л тэр одоо нөхрөө нээх гэж юуж болоод байна те их ингээд яах юм бол тэр түлхүүрийг аваачаад чихчаад ингээд болоогүй хат нь эргүүлээд хуглаад таях бол энэ хүнд тийм үү. За буурлуудын нүдээр бид нар яг тийм харагддаг байх гэж би ингээд боддог байхгүй юу. Яг ингээл хүүхдүүдтэй би ингээл юм заад сургаалтай хөө эн чи ингэдгийн те усаа татааж эн чи одоо ингээд 0-4 шээс үгэртэй байна ч гэдэг юм. Эсвэл хөө чи энэ ордер ураагач сэрчээд ингээ хөвтээд ах юм. Юугаа ингээ хөвтээд идэгэн ч гэдэг юм. Ингээл үгэлж яхтаа өөрийгөө олж хардаг байхгүй. За ингээл аав ээж нар надад ийм үг хэлдэг гэсэн. Би одоо охиндоо ийм үг хэлээ сууж байна. Тэ хүүхдүүдтэй ийм үг хэлээ сууж. Буурлуудад би бүр ямар юм харагддаг болоо гэж боддог байхгүй. Тэгэхээр нөгөө нэг бид нар чинь ингээл заваалтай ойлгохгүй байна, хэцүү байна, яалагмаар байгаа юм бол, яах гээд байгаа юм бол, яах гээд юм болоод байгаа юм бол гэл ингээл айгу зовоод идэх штэ. Тэгэхээр нөгөө буурлууд чинь тэрийг аль хэдийн даваад тулцсан арга зам гарч гаргалаа, шийдэл бүгдийг мэдж байгаа. Тэгээд ингээд нэг өөрөөр нь сурах галтай. Хөөш чи тийш яваач. Энийг юм одоо ингээ уйлаа сучлаач гэдэг юм. Ийм байдалтай байд юм шиг надад санагддаг байхгүй юу. Би ингээд охиноо ингээд юм олоод ир гэхээр манай охин ингээд яг ингээд зүгээр хайж байгаа юм шиг царай гаргаад ингээд яваад идэх байхгүй юу. Тэг би ингээд тэрийг мэддэг учраас тэрийг олоод ир гэж хэлэхдээ хөөе чи яг хайгаарай, нүдээ ажилуулаарай, ашиглаарай, нүдэрээ ингээд хайгаарай гэж ингээд хэлэхээр яг бүр ингээд царайгаа гаргаад ингээд нүдэрээ ингээд хайж байгаа царай гараад гэтээ тархинд нь би юм хайж ин гэдэг тохиол ингээд очихгүй байгаа надад мэдрэгдэх байхгүй. Тэгэл яг нөгөө хайж байгаа юм хажуугаар л өнгөрөөд идэх гэсэн. Тэнгүүд хаяа аргаа бараад ингээд хэлтэж штэ би. Одоо хөөе чи яг тийм юм тэр өрөөний тийм тавиур дээр тэрэн дээр тгээ байж байгаа олоод ир гэд хэлэхээр хаяа нэг хүн шиг олоод ир. Хаяа бүр хилээд ах чинь байхгүй. За бид нар бол буурлуудынхаа хувьд яг тийм байдалтай байдаг байх шүү. Та нар ингэж төсөөлж үзээрэй заяа. Тэгээд та нар ингээл мөнгөнөөл учраа олохгүй ингээл нэг сэтгэлээр унаал, нэг сэргээл, нэг итгэлээ алдаал, нэг итгэлээ буцааж олоод, нэг хийх юм олоод тэгснээ гацалтанд ороод байгаа чинь ингээл буурлуудад чинь яг нэг тийм харагдаад. Тэгээд нэг хаяа нэг бүр нэг тэ нэг ёо гэл очиж нэг туслахаас гэл тэ. Хөөш чи энийг хараач энд байж хөдөлчээ босчээ гэл тэнгүүд одоо тэр нь шахаа олж орж ирдэг ч юм уу тэр нь ингээд гарц гаргалгаа болж ингээд тодор мэдрэгддэг ч юм уу эсвэл ингээд ойлгохтол чинь өөрөөр чи явуулж байгаа энэ юм те мэдээж ингээд өмнөөс чинь л бүх юм одоо бид нар хүүхдүүдэд хэлдэгстэй өмнөөс нь юм хийгээл байвал тэр хүн юу ч сурдаггүй сте хуцаа нэхэж өгөөл ах юм бол тэр хүүхд 7 өрлөө 8 өрлөө 10 өрлөө хуцаа ихэвтгүү тайлж идэх хэвээрэл байхгүй. Тийм учраас яг нэг өөрсдөр чинь туулуулаад та нарыг ингээд зовоож тарчлах гэсэндээ ингээд туулуулаад байгаа биш. Тэгээ та нарыг бид нарыг зовоох гэсэндээ биш. Сурах гээд байгаа шүү. Тэгээ сурахтаа бид нар яг тийм нялх балчиртэй мэдээж ойлгомжтой юмыг ойлгохгүй ингээд мөнгнөд явж байгаа юм шиг харагддаг байх та гэж надад бодогддог. Ер нь үнэн байхаа. Тэгээ за өнөөдрийн бичлэг бол нэг иймэрхүү байна. Тэгээд яг хэрэгтэй юм ярьсан хэсгээ би сайн мэдгүй л хэрэгтэй гэж бодоол ярьчлаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Тэгээд баярлалаа, баяртай.